Гашуун Сухбат ганц мод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нийт 32.6 км төмөр замын ажлыг гүйцэтгэх гэрээнд гар хэсэг зурлаа. За ингэснээр 902 тэрбум төгрөгийн өртөгтэй тус ажлыг Хятадын талаас 24 сард багтаан хийж гүйцэтгэхээр болж байна. Гашуун Сухбат ганц мод хил дамнасан төмөр замын 1-р зэрэглэлийн 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царгийн хос замтай. Үүнээс гол замын урт 19.5 км, 8-31 м өндөр дам болон хос замтай гүүрэн байгууламжтай байна. Харин өргөн царгаар жилд 30 сая тонн, нарийн царгаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар эхний ээлжинд төлөвлөжээ. 10 орчим километр урт гүүр шүү дээ. Тэгээд 8 орчим километр бас авто замын ажил байгаа. Ингээ энэ ажлыг хэрэгжүүлэхийн төлөө бас томилгоо төмөр замын хамт олон хичээл зүтгэж ажилланаа. Монгол Хятад хоёр орны түүхэнд анх удаага бүтээн байгуулагдаж байгаа хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа түлхэх их баяртай байна. 2025 оны 5 сарын 14-ний өдөр бид хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн шав тавих үйл ажиллагааг хийжсэн. Түүнээс сарын дараа бид энэ бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх болсондоо түлхэх их баяртай байна. Энэ гэрээ бол анхнаасаа худалдан авах газраас 848 тэрбумын худалдан авалтын үн зарласан. Хэдийгээр тендерийн өнөөдөр тендерийн үнээрээ бид гэрээгээ байгуулж байгаа ч гэсэн Хятадын талаас тавьж байгаа шаардлага бол ийм шаардлага тавьж байгаа. Ингээд танай төгрөгийн ханшны уналтаас болоод бид энэ дээр хохирол амсаж байна. Жишээлбэл гэрээ дөнгөж тендер зарлж эхлэх үед бол юан 460 байсан бол өнөөдөр 480 болж байна. Энэ үнийг хэрэгж харах нь зүйтэй. Тийм учраас гэрээ хийхдээ энэ ялангуяа юаны ханшны алдагдсан асуудал дээр онцгой анхаарахыг зам тээврийн сайд, сангийн сайд явхланд үүрэг болгосон засгийн газрын тэмдэглэл гарсан. Зөвхөн Гашуун Сухбат ганц мод бомбын хил дамнасан төмөр замаар жилд 30 сая тонн ачаа экспортлоход одоогийн ханшаар 3 тэрбум ам доллар. Коксчих нүүрсний үн өсөх тохиолдолд үүнээс илүү экспорт хийх боломж бий болно хэмээн тооцоолж байна. Ингэснээр төмөр замын тээврээс 250-аас 300 сая ам долларын ашиг олох боломж бүрдэн хэмээн тооцоолжээ. Мөн бусад бомбууд ээлж дараатаагаар холбогдсноор экспорт нэмэгдэж, орлого нэмэгдэнэ. Ялангуяа нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тонн болж нэмэгдэх тооцоололтой байна.